өөрөлдөг тийм үү. Тэгвэл энэ угаарын хий гэдэг бол энэ CO2 гэсэн үг байхгүй юу? CO2 гэдэг нь бол үнэтэй тийм өөрөлдөг үсээ байгаа зүйл. Бүр шатж байгаа юм. Хамтдаа гэртээ төрж байгаа угаартаа өчтгөл байсан үстэй тийм үү? Өчиг бүрийн шатаад байгаа болохоор энэ бүрийн шатдаггүй юм зүйл болохоор өөрөө харагдахгүй тэгээ үнэтгэхгүй болно. Нөгөө угаас юу шиг ч үнэтгэхгүй байна шүү дээ. Үнэтгэж үзгүй. Тэгээд сонсохгүй. Ийм учраас энэ аюулыг барьдаг зүйл бол энэ юм байна. Ялангуяа шахах түвшинд бол энэ чанар бол илүү өндөр байна гэж байгаа. Тэгээд энэ дээр миний бидний зогсоох ганц тасалж чадлаа гэж. За тэгээд энэ дээр хамгийн гол бид муу ажиллагаатай халаатын 100 хашигстай холбоотой. Тэгээд татварын зураг зураг шахахгүй ялангуяа хүүгээ хааж чадна гэдэг зүйл гэж байна. Хүүгээ хаагаад төлж чадах. За нүүрсээ хэмжээгээ за одоо ингээд нэг сайн цогшоод ирлээгээ хааж чадна гэхээр өглөө угаахтаа бас гівлээр нас орч чадах юм бодлоо гараад. Тэгээ агаарчд муутай байсан суулж байна. Мөн машина хадаж байгаа. Одоо үеийн цагт бол гаражтай машина хадаж байгаа бол хамгийн их байна. За мөн халаатын төхөөрөмжүүд хамгийн цааталж байгаа дэлхийн газын халаатын төхөөрөмж юм. Халаатын төхөөрөмжүүдийг хэрэгжиж байгаа гэж юм. За энэс бол үүсэх тохиолдол байна гэж. За ерөнхийдөө яг үгээр энэ ягаад энэ ингэж юм хортой юм бэ гэхээр бид бол одоо хүчтэй амьсгалж байгаа шүү дээ тийм үү? Одоо 20 хүчтэй амьсгалж байгаа. Би ч одоо их улс орноор хүчтэй өгж байгаа шүү дээ хүчтэй. Тэгвэл энэ хүчтэй хүчийг зөөдөг гемоглобинтай маань энэ зүйл маань нийтдээ 200 дахин илүү хүчтэйгээр нэгдчихдэг. Тэгээ салж өгөх хэсэгтэй. Тэгэхээр яг үгүй тэр хооронд хүн яг хүчтэй дутагдaltaд орж байгаа шүү дээ. Ийм болохоор энэ угааны хотлог гэдэг нь юусаа байна. Эндээс бид энэ үний ханслаар угааны хий маань ороод орсныхаа дараа тэр нөгөө хүчтэй зөөдөг юм таа нийлээд хүчтэй шалгуулт боломжгүй болчихно шүү дээ. Тэгэхээр би диск хүчтэйшгүй байцээ. Тэгээд нөгөө тархин хамгийн юм хүчиж эхлэх юм шүү дээ. Тийм үү? Хаалт хүчин. За ингээд диск хүчээ дарахтаа гэдэг нь өөрний дутагдал үүсдэг юм. Ийм хүмүүсийг ингээд дагуулж хийх юм байна. Энэ зөвхөн тэгэхээр энэ үед юу илэрдэг вэ? Толгой өөлж толгой юм амьсгалд муучирч ухаан ийм шинжилгээ хийх шүү дээ. Энэ бол хамгийн хөнгөлөөс нь болоод ихэд байж байгаа. Тэгэхээр хамгийн ихний шинжилгээ бол хамгийн их ихэж шинэ гэсэн үг байна. За тэгээд энэ дээр угааны хотлын үед бол ерөнхийдөө мэдрэлийн талаас толгой эргээд толгой өдөө орон зай баримжаа алдаа говьа дайваач юм тийм иймэрхүү зүйлүүд мэдрэлийн үед ажиллагаанд буураад ялангуяа ухаан алдаа хараа уух сонсох уудах за тэгээд бочингийн суулгах хямрал бодох дотор муухайг ийм тэгээд ерөнхий энэ хотлын иймэрхүү шинжүүд бол илэрчээд байна. За энэ дээр бол ерөнхийдөө оцол маань хөнгөн дунд хүнд явцтай гэж ангидгийн мэд нэмэлцүүд гэхээр бас ийм хүнтэй дайралтууд нэмэлт юм чи одоо ихний хийж шаардлагатаас ялангуяа ангуудаар болон яалтад зүйл юм байна. Зарим нь ангуудаар хөвтөлж байгаа. Тэгээ хөнгөн үед толгой өвдөх чигшүүн дотор мухаар зүйлтэй хэсэг сольдох зөвөрөд илэрдэг. Дон зэргийн дээр зөвөрөд үзхийхээс гадна гар бүлийн салхины жижиг ухаан балгах аль нь ягаараад юм байна. Ягаараад байдаг. Хөвөрөхгүй хамна шүү дээ тийм үү? Ягаараад байдаг. За тэгээд ухаан хатчихдаг. За тэгээд зөвхөн үсэг гэж шалтгаанаас аанаас алдах юм хүндлэлүүд илэрдэг. Тэгээд хүн гэж байна шүү орж ирсэн анхаарч явах хэрэгтэй байна. За тэгээд яагийн шинжилгээ. За тэгээд хамгийн гол нь бид асууж ажиллах хэрэгтэй. Тэгээд асууж зөвөр дээрс нь яг тийм үнэхээр угааны газар байсан юм. За тэр зөвөр юм. Сайн лидер мэдээ байгаагүй. Тэгэхээр янзхан энийг оншилдаг аппарат байдаг. Энэ коксиметр гэдэг бидний бүс оксиметр шиг бороо болчихдаг зүйл байдаг. Энүүгээр л ер нь оншилтдоо яг болчихсон юм байна. Тэгэхээр ийм аппарат гэдэг байгаа. Энэний өдөр утаатай үед хотод бол өөрсдөө хэмжээд үзэх өдөр гарч байгаа тийм. Нэг нь болохоор тусандаа CO2-ийг хэмждэг. Тэгээ эн чинь бас одоо хэвэн үедээ бол эн чинь 3 мөнгөтэй байгаа даа гэж. Тэгэхээр татаад ич байгаа уу, татаж байгаа уу дараа болчиход юм гэж байна.
карбон оксигийн мөдөмний хэмжээ яг 50 татдаг хүн яг 50 татсны дараа 10 болчиход байна гэж. Тэгэхээр чи одоо гадаа угаараа гитээр хоорондоо 20 мөр очоод байж байгаа. Ерөнхийдөө 60 хүмүүс өчгөх гээд байгаа. Сайн түрүү энэ дээр цагаат бас хэмжээнүүд байсан. Тэгээд энэний хамгийн гол нь энийг хурдан зайлуулахын тулд нөгөө өчигдөрчөөс яг хурдан нэгдчихдэг. Тэгээд саач өгөхөөс дороо ихэд нэгэн ухаангүй байгаа хүнийг бол ухаан санаа муусан хүнийг бол ингэ жаад бүжээ гэсэн ойлцоо. Геологитэй нэгс ухаалтч. Энэ хүнийг дороо ихэд 100% өчигдөрчөө 4 цаг амсах болгоод хэмжээ хэмжээ өгөх гэж. Хэмжээ өгөх. Тийм үү? 4 цагийн дотор амын амьдчууд хүн өчиг эзтэй тийм. Тийм хэмжээгээр идэт бас гинэл очдог учраас дараа нь үлдцэгтэй дараа нь татдаг болчтой угаадаж ундаг болдог тийм янз бүрийн дараа нь тийм салга болдог профессионализм гэдэг тийм хөө зүйлүүд үлддэг юм. Тийм учраас боломжтой байхгүй. Энэ бол нэг тэгээд эмгэг дэрэнгүүд нь бүр тийм сайн жижигдэг эмчтэй байхгүй юм шүү дээ. Бид ингээд яг дөнгөс гараад хүрээд бол өчигдөрчөөгөө тэгээд амин авах. Түр хугацаанд амин авах ч юм уу тийм боломжтой болохоос энэ бол нэг тийм төгс эмчлэг чиглэл биш шүү гэдгийг хэлэх гэдэг. Тэгэхээр энэс сэргийлэх нь хамгийн чухал боломжтой байх шүү. Гадууддаг айлд байвал боломжтой байгаарай гэж цагтаа гол юм. Тэгээ яг үнээр угаагдсан шинж саяны шинжүүд илэрх юм бол хамгийн түрүүнд бидний хийх зүйл юу гэхээр ингээд хурдан шиг цэвэр агаар гаргах шүү. Цэвэр агаар. Өчигдөр амьсгал хийсэн. Тэр угааттай газраас амьсгаж болохгүй. Тэгээд юу нэмдэг хөрлөг тусламжид өөр нэг бас нэг анхааруулдаг, анхны тусламжид анхааруулдаг юм. Болж өгөл тэр угааттай хувцсыг тайлбар их зүгээр юм биш. Угааттай хувцсыг тайлбар гэдэг. Тэгээд угааттай хувцс өмсөх юм шүү дээ. Тэгээд чи угааттай өөрөөс нь өнгөтэй байгаа шүү дээ. Тийм үү? Тэрэндээ бас юм байдаг. Үсийн уд нь угаачууд их зүгээр гэдэг. Тийм. Усанд ингээд үшээд угаачудаас ийм тайлбар нь илүү байдаг. Тэгээд өчигдөр өөр бидэнд яг тийм энийг хэмжиж байх болно шүү дээ. Ганц угаацсан хугацаанаас шалтгаалдаг. Тийм учраас хамгийн аюултай нь тийм байна. Тэгээд янз бүрийн зүгээр яж хахад янз бүрийн одоо ийм хэрэгж болдог байх. Актив инфекцион, пристан гэдэг эпоксин тэгээд ийм зүйлүүд бол хэрэгж болно. Тэгээд нэг л өөрөөр гүйцэтгэх хамгийн амиг хэмжээ хэдэн минут болох вэ? 3 минут болоод нэстэй. Тэр шиг 60-70% өчигдөрчгүй очоод байгаа ч зөөх хөнгө очоод байгаа ч тэр чинь яг ямар байсантай адилхан. Ийм болохоор мэдрэлийн үлдэцтэй ийм хүн шүү гэдэг нь саяны шинжилгээс гарч ирсэн ихтэй зүйлүүд. Нэг сайн. Ингээд